좋아. өглөө өөр цай уугүй бол ээжтэй цайны уус төгүүлж өгнө гэж явсан. Одоо үүд өнгөрчөөдөг байхгүй хайрч тийм байгаа. Ирэхээр зад загнаа. Ийм хайчдаг хүүхдээ тийж. Эхийгээ мар. Мөгөө маань хүрээд ирлээ штэ. Сайн байж. Цай зүгээ чансан уу? Жижиг цайны усанд яваа бидтэй. Ёо дээр би хий явдаа. Би тас аваа яасан? Ингээд ийж. Өгдөө би нөгөө цайны усанд явсан штэ. Тэгсэн. Тэгсэн цэцгийг нөгөө бага охин байна штэ. Тий. Тэр харин мориноос унаад өөдөө жоохон ингэ байж та би зүгээр гацхгүй ярьж ах чинь ингэж ах юм. Өөдөө мориноос унаад жоохон хэрэгтэй үедээ ингэдэггүй штэ ээж. За ээж мэдээ. Өөдөө мориноос унаад өвдөцсөн байна. Тэгэхээр гэрт нь өөрөө тавиачихгүй юу? Тэгсэн чинь нөгөө жамбал ах байна штэ. Тий. Жамбал ах шатаад идчихэ. Тэгсэн чинь байж та ээж. Чи өөрөө ингэж исэн штэ. Тэгэхээр чи жамбал ахыг зааж ярьж ах чинь ээж мэдсэн бүлтэй. Та юу нөгөө үнд оромжлоод байна уу юу? Ээж нүгөө юу гэж оромжлоо? За би нүгөө таа. Тэгсэн чинь жамбал ах шаартаад надаас буухгүй юу? Миний дүү шаардлагыг одоо өгөөч гэхгүй юу? Тэгэхээр би одоо байж таа ээж. Чи өөрөө ингэж гэхээр гацчихгүй сайхан ярьж ах чинь бүр гацаач гадах юм. За би цааш нэр яасан бэ? Шаартаад яваа. Шаардаад өгөөч гэхгүй юу? Тэгэхээр би шаардлагаа ингэр байна штэ. Тэдний баатар бэгч штэ. Тий. Баатар бэгч штэ. Баатар бэгч савчаар гоохгүй юу? За. Баатар бэгч шар тайлхан байна уу гэхгүй юу? Юуха. Тэгс чинь гойдох чи архин дороо юу дагахаар харин долоогоор өстө аагддаг шүү дээ. Хөө юу? Хүүхдэд зүгээр хэлүүл хийхгүй. Заавал тэр дангаар хүүхдийн толгоор зогтох нь юу тэр одоо? Миний өнгө дахин хахах айцсан уу яа? Тиймэрхүү юм агардаг толгооч биш ээж минь. Харин тэр данхан жоохон хонхоох шиг болоод байна. Бацаа. Дараагаар лочд гаргаж өгөөс. Тэгээд жамбал ахын шарыг тайлж чаддаггүй. За. Тэгсэн чи жамбал ах явж чадахгүй намсраа ахих руугаа үүрээд өргөд өгч гэхгүй юу? Тэгэхээр үүрээд жамбал ахыг өөр аваад явахгүй юу? Сая гоё явсан шүү. Тэгэхээр өөр намсраагууд очихгүй юу? Тэгсэн чи бөө цогдолчтой яваад орчтой байна оо. Жамбал ах замдаа намайг миний дүү хүний үзрийг яаж байгаа дохоо занга хийгээд байгаа гэхгүй юу? Тэгэхээр би дохоо занга хийхгүй юу? Тэгсэн чи баригдаад. Өөгдөж гараа. Араасаа чулуугаар шидүүдээ. Тэгсэн чи хор юм жамбал ах оё. Баач ээжи. Хайцсан болтой. Иргэж бүр шал согтоод. Иргээд үүрээд би гэрдүүн явдаг байж таа. За яа гэвэл тэр жамбалч одоо манай сумын хамгийн бүдүү хүн шүү те. 150-60-аад хэлий байгаа. Харин амар хөргөнд юм билээ. Замдаа хам цангаа цай зүгөө чансан уу ээж. Чи өөрөө цайны усанд яваа биз дээ. Өө нэрээ тийм л дээ. Гэхдээ замдаа би бодож байсан юм да. Ээж минь цайны усгүй сүүл болж байгаа даа. Тэгээд би удаг руу жавтаад очихгүй юу? Тэгсэн чинь нөгөө зэвэн сурагч байна штэ. Тэдний байж байгаа. Хотоос ирсэн хүүхдээ штэ. Тэр харин удаг руу ургаан унагцсан байж. Тэгэхээр би ургын өрөвдөд удаг руу давхад орчлоо. Хараа гэж гаргасан чинь нөгөө хүүг чинь баярсан яасан. Баяныгаа удаг дотор мартаа тань яваад өгдөг байгаа. Бацар байна гэж. Тэгээ миний хүү яаж гарав? Тэгээ яахад ээж минь дээ. Хуудаг дотор ямар зэлтэй биш дээ ямар. Жаалтууд дуулаа. Тэгээд одоо байжсэн чинь баатар биш дээ. Баатар хурж харин аваад дуу гарч байгаа яаж шидэж догож байгаа гаргаж өгдөө шүү дээ.
Одоо Баатар ирээг бол чи тэр худгаас яаж гарах хүүхэд вэ? Тэгээ яах вэ? Тэгээ байж байхгүй юу? Чи юу нь яах вэ? Хурганы араас тэр худаг руу орсон хүүхэд чи? Хурганы аим үнтэй юу? Чиний аим үнтэй юу чи? Тата гоё. Урганы аим үнтэй байдгүй яа юм бэ чи? Ингээд зөрүүдлээд байдаг гачин хүүхэдтэй чи. Ээж минь дээ. Би үхэн гэж одоо хэвтэн зүгээр ээж минь аа. Юу ярьж байгаа юм чинь? Тэгээ мөнгөний ус ууцаа амтдаг гэж хаав юм. Чамайг байхгүй бол би яаж энэ хорвоо дуулах юм чи? Би одоо хэд настай вэ? За миний ээж бити уйлаа. Танийгаа уйлахаар сэтгэл бүү ямар ч за наашир ээж минь. Эдэн чигээр хадгалсан юмсан уйлахаар нь аваа өгөөд байгаа юмсан. За зарим нь хулгаад алдагдаад байх юм. Хин аваад идэм бол доо. Хоёр хүн амьдрал байгаа юмсан. Нэг нь цуглуулад нэг нь улгаа хийгээд байх шиг байх юм. Мэргэн дээр нэг буур толгойтой хөгшин улгаа хийгээд байна гэдэг гараад байх юм. Ээжээрээ тоглосон уу гэж. Тавсан да ээж. Миний ээж бити уйлаа да. Бүүн тандаа хайртай шүү дээ ээж. Сая. Миний ээж ийм явах юм шүү дээ миний ээж. Ингээд ээжээрээ тоглолт юм. Хөгшрөөд ирэхэд ингээ хүүхэд нохоо доог болох юм доо. Хүүшээж өгчиж ганцаараа оёо тэгээд итгэж байгаа юм шиг үстэй. За. Би чинийг өөр итгэхгүй л дээ. Зэжиг бага орж ирээд өөр уудлахаар голдоод өөр нөө. Ястаа сайхан хамттай ч хэрвээ шүү. Сайхан хамттай юм. За дараад нь өөр юм олоод өгчий дөө. Ямар өөрөөс армалж байдаг тэнийг толгоо. Хийжээ. Цайцгүй чадсан уу? Хайшаа би жижиг усанд яваад усаа авчраагүй ээж чинь. Цайц үнийхэд хайшаа. Хийжээ. Би нөгөө дулмаа хичээгөө өгд нь усаад авах болохоор наашаа хөөж өгöd худаг дээр өөрөө усыг таг марчиж яваад аваад. За миний нөгөө харахгүй болохоос өмнө ирээ. Оо за. Ээжээ. Тутаа манай усыг аваад ирлээ штэ. Харин тийм ээ худган дээр матцсан байхаар найд ирлээ. Яасан. Ачтай боёнтой өгтөө. Зүгээрээ. За тэгээ ээжийн аав нь сайн уу? Сайн. Танах нар сонин гачи юутай вэ? Өө тайван дөө. Хөөе тоё. Маргааш манай хоноо ярга шүү. Өнөөдөр очиж харгаад юм. Үгүй маргааш. Өнөөдөр очиж харгаад. Маргааш гинэ. За. Өнөөдөр би маргааш очиж бүгдээ харгаад ёо. Миний охиж ойрд манахаар үзэгдэхгүй яагаа. Өө ажил ихтэй. Зав зай муутай байсан. Миний охиж ер нь ямар жилтэй вэ дээ? Туулаа жилтэй шүү. Туулаа гэдэг чинь миний үүдээ ивэл жилтэй юм шүү. За. Тэгээ зүгээр дими онгосоод юм биш дээ. За би явлаа тань чи мартваа. Мартахгүй. За миний хөө өглөө өдөр оройд манахаар 2 3 удаа орж гарчиж байгаарэ миний хөө. Маргааш би заавал очноо. Сонсохгүй явчаад. Сонсохгүй явчлаа. Юуны чи тэгээд хүн яарад огч ингээд өгдөггүй шүү дээ гэсэн. Хэрэгтэй үед ингэхгүй хэрэггүй үед ингээд. Чи өөрөө тогчил байж бас. 3 газар нэгчт юм болов уу гэдэг. Тийм дээ тийм. Ээжээ. За намайг худаг дотор байхад нутгийн ардуу сургал. Сургалсан. Баазар 3 удаа орж ирээд гарна лээ. Нөгөө тунгаан төргөөд өвдөд байгаа юм. Тунгаа юу? Тий? Тунгаа юу да? Тий төргөөд байлээ. Бадарсан шүү. Би очихгүй ястаа болохгүй чи. Бабаа савар хаваад. Би баавга саврын нөгөөд явуулцаагүй. Миний хүү очиод яадгийг? Миний хүү ямар их барьж авч чадах вэ тэр хүүхдээ? Ой. Болохгүй л дээ. Гоог нь ээжээ. Хажууд нь очиод тунгаагүй сайхан шүүхөө. Тунгаагүй гоё шүүхөөгөө суугаад нэмэртэй юм да. Тэр төрөх гэж үүлээ үзэж байгаа юм чинь миний хүүгийн илхийг анзаарах ч юм уу үгүй ч юм уу. Тийм дээ тийм. Айгуу хажууд очиод нөгөө өвчт чинь сандраад гацаад бүр нөгөө гарах гэж байгаа хүүхдэр гацаагаад бүр тэгээд бүр батай бойлий чи тэрний орд холуур гацаж явсан дээ. Харин ээж маргаашнаас шүлний юм даа. Очихгүй яста муухай юм байна шүү. Шүлээ тэг миний хүү. Хин зэрэм орж ирээд гаралаа. Тэр багч юу чинь 2 3 хонь өтчихж гинэ. Тэг хэрлийн байна уу? Би хийх ой. Би хэрлийн гэж санаад бишээ. Хэрлийн байгаа штэ. Ээж нь өгөөд явуулчихсан. Ганц юм би юм туслахгүй.
За юу чи хайч юм бэ? Байсан Яа хайч би чам өдөржин айлаа. яа. Манай үрээ алга. Хөөе. Би одоо Олцоо. Өнгөрсөн хойно. Гэхдээ чамайг өдөржин айлаа байдгүй. байж дэс Хаана байсан? Удаг дотор байж дэс яваад ичгүй. Удаг дотор ямар юм байж? Яах вэ? Дуудаад нохоо самт сэлэл байж байхгүй. Хүүн тосоо Тийм байна чамайг хайгаад алга болцсон юм. аяг чи нэг нь итгэмөөгөө харагдав. Нөгөө сумын зарлага уу? Харагдсангүй. За цаан чи сэргийн зарлаа гэж юм дээ. Зэрэг зарлаа. Чи сэрэгт явна гэсэн. Чи би явахгүй яа тийм ээ чи. Нас болцсон шүү дээ. Найз чам яваад. За чамаараа яахгүй жуулдаг. Шавгууц биш чи зүгээр байж зэрэг чи зүгээр. Танаас сая зулаа гараалмаар Бишигтийхгүй. Тэгээд 77 юм донгосон дургу хүргээл байгаарай. Ой мэдчих чамаг энэ сумаар мэдгүй юм байх юм. Тэрнээс гадна шүү дээ. Өнөөдөр маркетинг төвдөө бүх октод бүх залуучууд нийлж хагаад сүүлийн удаа цүү хаяг тоглосон заа. Цүү хайнаа. Хөө ямар гоё юм бэ? Юу чи яадаг вэ нөгөө даамнаас арай өөр гэдэг. Юу та? Мэдээ шатраас арай өөр тий. Юу наадам юу цаансар. Арч. Цаа. Чичээд яг Аяг чи. хөөе. Оо ингээд зүгээр том үний яриа чагнаад идэв шүү. Ээж яах? Идэ өгөхгүй л очсон шүү дээ. За огс юм да миний ээж. За би яв. За би замаараа зулаад хэлээд. За тийм бүгд очихсан. Сүүлийн удаа цүү хаяг. За чи нөгөө өөрөө мөрөж аяа дагаад аяа Яваад өглөө. Тэнд юу яв? сонсохгүй яваад өгье. Ээж минь тааж та ингээд өгчээд байж. Миний хүн тэр хол явж байгаа хүний араас хашгирах хэрэггүйгээ болчих яахгүй юу? Тэрнээс гадна ээж минь за хаан чи сүйд болтоо. Яа. Тэгээд сэргийн далан ирж юм лээ. Тэгэл уцны байдаг л үү? Аавынхан дээл байгаа шүү дээ. Хаамын дээл үү? Таард болов. Миний үүдч жаахан элбэгтгэл бахаа да. Юу үний чи илбэгдэг харин ч багтах шахсан байж гэж. Миний үүд чинь ямар том ир болов вэ чинь. Үгүй энэ дээл ингэж таарах гэж. Ээж хаамын минь өгөртөж. Ээж би ер нь аавтайгаа адилхан уу? Адилханаар барах уу? Бүр усны тусал шиг адилхан гэж аав чи харъя л гэвэл яг ийм л хүн байсан. Тийм үү? Тэгтээ аав над шиг арай ингэж ээж муураад байдаг байсан. Өөр юм. Хөөе жаахан сэтгэл нь хөдөлсөн үедээ гацд юм аа чаавас. Тийм үү? Тийм манайхан чи гацаа амгаа гэж дуудаад байдаг байсан юм. Намаа гэж бүр сумынхан гацаа гэдэг шүү дээ. Би хаяа аав чинь гацаа хөө цайгаа уу гэж хэлээл уурыг мөрөгчдөг байж үлээ. Тийм үү? Хөөхөдөө хаалтайгаа юм ярьж үтсэн бол сайхнаа хоёулаа сахарах гацаа. Яа сандрах юм байхгүй тайв заах. Долоораа. Харин энэ хажуугийн уусууд тарактер асаашаад байгаа мөн гэх болов баахан гац муурсан юмнууд байхад. Ээж хааны сарууд надад зогч гинөө. Хачин сайхан зогч. За тэгэл өнөөдөр сумаар нэг ингэж явнаа. Миний сайхан ээж битгий дамаг хормодод дагаад. За би чинь сэрвж явах гэж том ир юм шүү дээ. Гэртээ цайгаа чанаад сууж өөн ирээд зарлангаа авч ирээд жихэн өгөх шүү. За би яа. Саяхан харин гэж яах юм 20 манаас чаргууцалдаа л уйлаад явдаг байсан юм. Тэгэхэд ийм том болчих гэж цаг хугацаа гэж байсан. Намайг бас бити даг гэдэг. Энэ хүүхдээ чи би өнөөдөр дахгүй бол хизээ дагах юм бол чи дагнаа яа.